Нэгэн хийдэд шавлан суудаг бурхны олон шавнараас нэг шав өөрийгөө тун онцгой хэмээн боддог байжээ. Өглөг барьц хүсэн айл айлын хаалга тогших бүртээ өөр түүх зохион ярьж шавнар дунд мөн хов хотгон аман зүгээр байдаггүй байж. Бусдаас ухаантай учир өөрийнхөө төлөө чангаар залбирч бурханд ивэгдсэн мэд их багштай ил харагдах гэж хичээнэ. Боломжийн чинэлэг гэр бүлээс гаралтайж өөрийгөө нэм үнэн мөнийг хайх гэж шав болсон нь бусдаас илүү зүйлийг золиослон амьдарч байна хэмээн хүртэл ярина. Нэгэн өдөр их багш шавнараа дууданд 1 сарын хугацаанд багшаас даалгавар аван өөрийн хүчийг сэрээж төсвөр төвчээрт суралцах тухай хэлж гин. Гэхдээ өөрийн чадах хэмжээнд даалгавар авч 1 сарын дотор төвчээр алдсан нь гэртээ буцна гэж нэмлээ. Бүх шав өөрийн боломжтой таарсан даалгавар авахд өнөө шав багштай 90 тун өөр тохирсон хэцүү зүрхий даалгавар авч промоор байна гэдгээ хэлв. Багш нь инээмсэглэн түүнд ийхүү хэлж "Чи миний өгөх даалгаврыг үнэхээр барна гэж үү? Ямар ч боломжгүй учир өөрт таарснаа хэл" гэжээ. Багшаа би таны хэлсэн ямар ч даалгаврыг биелүүлж чадна гэв. Хариуд нь багш нь "Тэгвэл чи 1 сарын хугацаанд чимээгүй байгаарай. Амнаасаа нэг ч үг унгаж болохгүй шүү. Энэ чиний даалгавар хэмээв. Энэ даалгавар гэж үү? 1 сар үг дуугарахгүй байж чадвал та үүнээс том даалгавар надад өгч чадах уу? Эхлээд энэ даалгаврын ард гараарай" гэлээ. Тэр мөчөөс эхлэн шав үг дуугарсангүй. Бутан өдөр өнгөрлөө, их л амар санагдав. 2 дахь өдрөөс үг дуугарахгүй байна гэдэг нь хэцүү санагдаж эхлэв. 3 дахь өдрөөс бүрч хүнд санагдав. 4 дахь өдрөөс бүрч дарамттай санагдсны учир нь бусад шавнар хоорондоо ярих яриа байв. Харц хөдөлгөөнөөрөө өөрийгөө илэрхийлэх гэж дараагийн хэдэн өдрүүдэд зүдэрсээр биеийн хүртэл өвдөжээ. Хоолч орхоо байж нойронд муу болов. Түүнийг ганц хүсэх зүйл нь ярих. Тэрээр багшийнхаа урд очиод ингэж бичиж өгөв. "Багшаа, би ярмаар байна. Ярихгүй болохоор амьсгалж чадахгүй нь. Би даалгавраа зогсоох уу? Яавал дээр вэ" гэв. Түүний үгийг сонссон багш нь зөөлөн инээмсэглэж "Даалгавар биелүүлэхгүй байх амархан. Харин ард нь гарсан хүн дотоод хүчийг олж мэдэрдэг юм. Нэгэнд дотоод хүчийг мэдэрсэн хүн бүрэн сэрдэг. Даалгавраа үргэлжлүүлэх хэсэг нь чиний л сонголт. Гэхдээ иймхэн зүйлийг тисэд гарч чадахгүй бол амьдралаас ирэх тэр олон даалгаврыг хэрхэн давах билээ" гэв. Үүнийг сонссон шав ганц үг хэлэлгүй буцлаа. Тэр өдрөөс эхлэн шав өдөр тутмын ажил хийх гэж л өрөөнөөсөө гарч бусад үед дотроосоо төвжин суудаг боллоо. 15 дахь өдөр ирэхэд олон шав даалгавраа биелүүлж чадалгүй гэртээ буцаж байхад нөгөө шав чимээгүй байсаар л байв. Дахин 15 хоноход нэг ч үг унгасангүй. "Багшаа, би гаднаа үг ярихгүй байгаа ч миний дотор олон хүн ярьж байна. Тэд бүгд л гомдол хэлж муухайг ярьж байна. Би дотроо тэдэнтэй ярьж олон зүйлийг асууж байна. Гаднаа хэдий чимээгүй байх гэж хичээвч дотор маань маш их чимээтэй байна. Би даалгавраа үргэлжлүүлэх үү? Чиний дотор чимээтэй байсан цагт оюун санаа чинь чимээгүй болж чадахгүй. Анир үгүй болсон цагт даалгавар дууссан тооцоороо" хэмээлээ. Үүнийг сонссон шав маргааш өглөө нь хийдэ орхин одлоо. Олон хоног өнгөрсөн ч шав иргэн ирсэнгүй. Даалгаврын хугацаа дууссан байтал шаваас ямар ч сураг чимээ алга. Бусад шавнар түүнийг амьтанд бариулж өгсөн хэмээн итгэн ном хүртэл уншихад багш нь харин огт тэгж бодсонгүй. Нэг шав түүнд ирж "Багшаа, нөгөө их ярддаг залууд ямар нэг зүйл тохиолдоогүй байгаа" гэж асуув. "Үгүй л болов уу, тэр шав хүссэн зүйлээ олж авсан буй заа" гэлээ. "Багшаа, их ярих тийм хортой зүйл үү" гэж асуулаа. Бусдын тухай мууг ярьж явна гэдэг хамгийн муухай зүйл. Гэрт болж буй хэрүүл хүмүүс хоорондын харилцаанд гарсан ганцхан дандаа хэрэггүй үгнээс болдог. Хамаг сайхан ирч хүчээ хэрэггүй зүйл ярихад зарцуулна гэдэг хайр. Маш цөөн хүн чимээгүй байснаар олон зүйл олж болдгийг мэднэ. 3 сар өнгөрсөн ч нөгөө шаваас сураг үгүй. Сүүлдээ түүнийг мартаж эхэллээ. Гэтэл нэг өдөр өнөө шав ороод ирэв. Ирэх эрэхтэй анх хийдэ орхин гарсан тэр хүн биш болжээ. Харахад амгалан тайван, харцсан тогтун сайхан болсон байв. Амьд ирсэнд баярлсан бусад шавнарт талархан хэлэх үг бүр нь усны долгион мэт намун сонсогдно. Багштай очин үл мэдэн сүгдэн "Багшаа, би чимээгүй байна уу? Миний даалгавар дууссан уу" гэж асуув. Багш түүнийг тогтон харснаа "Тийм ээ, чи чимээгүй хിവэр байна. Даалгавраа биелүүлж байхдаа нэг ч үг хэлээгүй байна. Дотор сонсогдох бүх чимээ алга болох үед би үнэн амар амгалан мэдэрсэн. Хэрэггүй олон үгний оронд салхины чимээ усны урсгад шувууны жиргэг сонсдог болсон" гэлээ.